Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 7 дугаар ангийн Монголны хичээлийн эхний дугаар үгээр эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ 6 дугаар ангид үзсэн үндсэн агуулга болох хүүрнэмж эхийн онцлогуудыг сэргээн санах давтлах хичээл орох болно. За юун түрүүн бүгдээрээ 7 дугаар ангид ямар агуулгыг судлах вэ? Ямар ихтер ажиллах вэ гэдгээ товчхон танилцъя. За тэгэхээр бид 7 дугаар ангид аян замын тэмдэглэл, бүрэг найруулал зэрэг юм үзэгдлийн гадаад болон дотоод шинж, мөн үеийн хувирал өөрчлөлт зэргийг тоочин дүрслэлсэн эхийг уншиж задлан шинжлэх болно. Эхийг задлан шинжилж уншихдаа тоочин дүрслэх арга хэрэглөөрүүдийг ялган мэднэ. Мөн тооны нэр, тэмдэг нэр, дуурайх үг зэргийг хэрхэн яаж оновчтой хэрэглэдэг вэ гэдгийг мэдэж авснаар өөрсдөө тоочмж их бичгтээ мөн оновчтой найруулж хэрэглэх юм аа. Тэгэхээр тоочмж ихийг үзэх замдаа бид бүхэн зэрэгцүүлэн хуг нөхцөл болоод зэрэгцэн нийлмэл үгийн талаар онлын мэдлэгээ дэлгэрэнгүй болгоно. Бүгдээрээ чимээгүй охин гэсэн энэхүү ихийг хамтдаа анхааралтай уншаад задлан шинжилье. Унших явцдаа та бүхэн эхийн хэсэг тус бүрт ямар санаа гарч байна вэ гэдгийг анхааралтай ажиглаж уншаарай. Чимээгүй охин. Бяцхан охин гэртээ баяр хөөрөөр дүүрэн юунаас санаа зовж эмээсэн янзгүй дураараа. Эрэх чөлөөгөөр дүүрэн байлаа. Тэрээр хүүхдийн хөөрөл баясалтай, аз жаргалтай, ямар ч бодсон сонсон юмгүй дураараа чанга дуулж байв. Эрч хүчээр дүүрэн байсан болохоор буйдан дээр дуулан үсэрсээр л байв. Гэвч энэ үед охины ээжийн сэтгэл санаа тийм ч таатай биш байгааг бяцхан охин хэрхэн мэдэх билээ. Охины улам ихээр чангарч байгаа дууг нь сонсоод ээжийнх нь толгой улам ихээр өвдөж эхлэв. Эцэст нь ээж нь тэсгэ болоод юундаа хэрэг шиг орлоод байгаа юм бэ? Муухай орилсаар байгаад бүр толгой өвтгч өглөө. Амаа хамхаа томоотой сув. Тэр үед ээжийнх нь толгой үнэхээр их өвдөж байсан тул ямар ч дуу чимээг твчих чадалгүй байсан юм. Үнэн дээр охины дуу муухай байсанд биш. Толгой нь өвдөж байснаас ингэж хэлсэн хэрэг. Гэвч охин ээжийнхээ хэлсэн үгэнд итгэсэн байлаа. Ингээд өөрийнхөө дуу хоолойг хүн сонсохын аргагүй муухай гэж бодсон учраас дахиж хизээч дуулахгүй байхаар шийджээ. Учир нь муухай дуугаараа хүмүүсийг ундууцуулахыг хүсээгүй юм. Сургуульд ороод өгдөө цөөнтэй, үгийн баялаг муутай, нийгмийн итгэх султай хүүхэд болжээ. Дууны хичээл дээрээ ч огт дуу дуулдаггүй. Хүмүүстэй юм ярихдаа ч сайнгүй болж төлөвшжээ. Тэрээр хүмүүс сайн хүүхэд гэж харагдахыг чимээгүй байх гэж ойлгосон болохоор ийм хүн болон төлөвшсөн байлаа. Үүний шалтгаан нь хамгаа сайртай ээжийнх нь хэлсэн ганц өгүүлбэр юм. Хамтдаа нөхөө сургамжит өгүүлбэрийг уншлаа. Тэгэхээр саяны хамтдаа уншсан их маань хэдэн хэсгээс бүтсэн байсан бэ? Тэгвэл хэсэг тус бүрийн санааг бүгдээрээ хурааж бичье. Эхний хэсэгт буюу эхний доголморт ямар санаа гарсан бэ? Мөн гол хэсэгт ямар санаанууд гарсан, төгсгөл хэсэгт бас ямар санаа гарсан бэ гэдгийг хураачжээ. Та бүхэн дөхүүлж өгөх зорилгоор багш нь энэхүү эхний агуулгуудыг нэгийг дурдж өгсөн байна. Эхлэл хэсэгт сэргэлэн цовоо аз жаргалтай охин дуулж байсан. Мөн ямар агуулга байсан бэ? Өөрийнхөө үгээр ураангуйлж чих ёстой шүү. Энэ хэсэгт та бүхэн бичгийн тулд бичлэгээ төр ухраагаад ихээ харж болно. Эсвэл энэ хэсэг дээр төр пауз аваад багшийнхаа өгсөн хэсгүүдийг тэмдэглэж аваад бас үргэлжлүүлэн уншиж болно.
За тэмдэглэж авах хугацаа өгье. За та бүхэн энэ хэсэгт зогсоож болно. За мөн гол хэсэгт нь ээжийнх нь толгой маш их өвдөж байсан тул тийхүү хэлсэн ч охин нь өөрийгөө хүн сонсохын аргагүй муухай дуутай гэж итгэсэн. Гэх мэтээр санааг нь хураагаад өчээрэй. За мөн охин яасан бэ? За энэ хэсгийг бичгэд жишээнүүдээ бичсэн баг. Үргэлжлүүлээд ямар агуулга гарсныг эргээд харцгаая. За ихээ харцгаая. За мөн энэ хэсгээс хараад бичгтээ та бүхэн төр зогсоож болно шүү. За энэ хүүснэгтээ та бүхэн маань маш оновчтой, сайн бүгэлсэн бах, бүх санаагаа илэрхийлж бичсэн бах гэж итгэж байна. Иймээс дараагийн хэсэг рүү орцгоё. За тэгэхээр хүүрнэмжийн онцлог шинж юу байдаг вүлээ? Бүгдээрээ өмнөх ангид үзсэн байгаа шүү дээ. Тэгэхээр саяны ихтер ямар онцлог шинж ажиглагдав? Тэгэхээр хүүрнэмжих ямар онцлог шинжтэй байдаг вүлээ гэдгийг эргэцүүлээд эхлээд өөрсдөө бичих гэж оролдъё. За энэ хэсэгт мөн төр зогсоогоод биччихэд эргээд бичлэгээ тоглуулаарай. За тэгэхээр хүүрнэмжих маань цаг хугацааны үед ямар байдаг вүлээ? Та бүхэн туслах зорилгоор энэ хэсгийг оруулж өглөө. Цаг хугацаа нь ямар байсан бэ? Эхтэр гарч буй цаг хугацааны утгатай үг хэллэгүүдийг эргэн хараад за мөн энэ хэсэгт хариулж болно. За тэгвэл хүүрнэмжих маань ямар үйл явдалтай байсан бэ? Үйл явдлууд байсан уу? За байсан бол ямар онцлог шинжтэй байсан бэ? Эргэцүүлээрэй. За мөн ямар орчин дүрмж байна вэ? За эдгээрийг эргэцүүлээ та бүхэн хүүрнэмжийнхээ онцлог шинжүүдийг илэрхийлэн гаргаж болох юм. За тэгэхээр эхний онцлог шинж нь хүүрнэмжих маань эхлэл гол төгсгөл хэсэгтээ байсан. За тэгвэл хүүрнэмжихийн эхлэл хэсэгт нь суур мэдээлэл болоод за хэрэг явдал цаашид өрнөх шалтгаан бүхий хэсэг байдаг. За тэр эхлээд ямар байсан, охин багада ямар байсан гэх зэрэг мэдээллийг эхлэл хэсэгт оруулж өгсөн байсан. За гол хэсэгт нь үйл явдлын шалтгаан толгой бүхий хэрэг явдлын гинжиг хэлхээ байна. Тэр гол хэсэгт ямар үйл явдал болсон, дараа нь яасан гэх зэргийг эхтэрээсээ эргээд хараарай. Санаарай. За төгсгөл хэсэгт нь үйл явдал хэрхэн яаж төгссөн? Тэр гол хэсэгт өрнөсөн үйл явдлын үр дүнд төгсгөлд нь юу болсон бэ? За тэгэхээр хүүрнэмжих маань ийм үндсэн хэсэгтэй байдаг байна. За тэгвэл хүүрнэмжихийн агуулга ямар онцлогтой байдгийг бүгдээрээ эргээд санацгаая. За мэдээж эхлэл хэсэг буюу үндсэн дэвсгэр мэдээлэлтэй хэсэг байна. За тэрхүү дэвсгэр мэдээллээс хэрэг явдал өрнөх шалтгаан үүсээд үйл явдал хөрнж эхэлдэг. Тэгэхээр тэрхүү үйл явдал эхний өрнсөн үйл явдал нь дараагийн үйл явдлынхаа шалтгаан нь болдог. Тэгээд дараагийн болсон үйл явдал нь түүний дараа болох үйл явдлын шалтгаан болно. Гэх мэтээр хүүрнэмжихийн гол хэсэгт байгаа үйл явдлууд нь бие биенээсээ шалтгаалж өрнөдөг учраас цаг хугацааны дараалалтай байдаг. За хэрэг явдал өрнөсний үр дүнд хэрхэн яаж шийдэгдсэн бэ? Хэрхэн яаж төгссөн бэ гэдэг хэсэг заавал байх ёстой. За тэгвэл бүгдээрээ хүүрнэмжийнхээ онцлогуудыг үнцгээе. За үйл явдлын цаг хугацаа, орон зай дараалалтай байна. За үйл явдлын шалтгаан толгойтой байна. Тэгэхээр саяны өмнөх хэсэгт харуулсан шиг бие биенээсээ шалтгаалсан байдаг. За дүр төрслийн шинжтэй. За тодорхой дөрвүүд маань харилцаанд орж хүүрнэмжихийг үүсгэдэг. За мөн уран дүрслэлүүд болоод хэрэг явдлыг дүрсэлсэн хэсгүүд байдаг. За мөн эхлэл зангилаа гол төгсгөл гэсэн хэсэгтэй. За энэ хэсэг дээр зангилаа гэдэг ойлголтоо та бүхэн зэрэг санах хэрэгтэй. Тэгэхээр эхлэл хэсэг дэвсгэр мэдээлэл явуулчихад дараа нь хэрэг явдал өрнөх шалтгаан гардаг. Тэгэхээр тэрхүү хэрэг явдал цаашид өрнөх үндсэн гол шалтгаан бүхий хэсгийг зангилаа хэсэг гэж нэрлэдэг шүү дээ. За мөн хүүрнэмжих нь өгүүлбэр цогцлборуудаас бүтсэн байна. За мөн
баймж үнэлэмж тодорхойлогчдаг. За ямар нэгэн далд санаа нуугдсан байдаг. За эхийг тонгороход үйл явдлын дараалал өөрчлөгддөг. Тэгэхээр хэрэг явдал нь цаг хугацааны дарааллаар өрнөж байгаа учраас үүнийг цаг хугацааны дарааллыг нь алдагдуулахгүй ингээд үйл явдал өрнөж байгаа дарааллыг нь өөрчлөх, тонгоргох боломжгүй байдаг байна. За агуулгын тэгэхээр нь харах юм бол хэн юу яаж байна? Ямар үйл явдал болж ийн гэсэн асуултанд хариулагддаг. Ийм онцлогтой их байдаг байна. За тэгэхээр дараагийн хичээл дээрээс бүгдээрээ тоочмж их үзэх учраас үр нэмжийнхээ үндсэн ойлголтыг сэргээн сонсон байх хэрэгтэй. За ингээд өнөөдрийн хичээлдээ идэвхтэй хамрагдсан сурагчдаа баярлалаа. Дараах дасгал даалгавруудыг хийгээрэй.